намайг лав дөрж гэдэг залуу уран бүтээлч. Яг уран зургийн мэргэжлийн болохоор энэ багасаа л их зурж одоо барьдаг байсан. Тэгээд энэ сэдвүүл болох тэр 2010 оноос орсон. Тэгээд одоо энэ чиглэлээр яг ажиллаж байгаа. Тэгээд 2010 оноос хойш тэр энэ миний хоёр дахь бие даасан үзэсгэлэн. Эхнийх нь болохоор нэргүүдэл гэдэг нэртэй Занад арт галерейд гаргаж ирсэн 2011 онд. Одоо жишээ нь ягаад байгаад байхгүй гэдэг нэрийг өгсөн ихтэй. Одоо яг энэ хүмүүсийн нийгэмд одоо чинь гудамжинд тасраад хэвтсэн ч байгаа юм уу тийм. Тэр төр төрх нь одоо амьд ч юм шиг, үтсэн ч юм шиг. Одоо амьд байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг гэдэг санааг л ерөнхийдөө байгаа байхгүй гэдэг нэрээр өгсөн л. Тэгээд өмнөх үзэсгэлэнгээрээ юугаараа өөр юм гэхээр өмнөх үзэсгэлэн маань одоо нэргүүдэл гэдэг нэрээр ерөнхийдөө цогц төр нэг санааг гаргаж ирэх гэж одоо бүх бүтээлүүдээрээ зорьсон. Энэ үзэсгэлэн болох төр байгаа байх үгдийн нэг нэртэй ч гэсэн бүтээл болгоно тус үрдээ өөр юм гэсэн тэр өгүүлэмжтэй одоо чинь энэ хүмүүсийн өөрсдийнх нь тэр хэлэх гээд байгаа санааг ерөнхийдөө тусгаж өгсөн байгаа зураг болгон дээр. Дэлхийн уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн гишүүн Тайр Транслейт олон улсын уралдааны тэргуун шагналт уран бүтээлч Лав Доржин 1987 онд Улаанбаатар хотод төржээ. 2002-оос 2005 онд Ражив Ганди үйлдвэрлэл урлалын дунд сургуульд, 2005-аас 2010 онд соёл урлагийн их сургуульд суралцаж төгссөн тэрээр сурч байх хугацаанд абстракт, сюрреалист, фотореалист чиглэлүүдээр бүтээлээ төрөв, арга техник, зохиомжоо сайжруулахын хажуугаар өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлсээр иржээ. Уран бүтээлч Лав Доржин 2010 оноос эхлэн Улаанбаатар хотын Таншээ болон хогийн цэгүүдээр амьдардаг гэр оронгүй хүмүүсийг дүрслэн хар саарл өнгийн хайпер реалист ажлуудаа төрөж эхэлжээ. Тэдгээр хүмүүсийн нийгмээс тусгаарлагдсан байдал, амьдралын ямар ч баталгаагүй аюултай нөхцөл зэрэг нь уран бүтээлчийн сэтгэлийг зовоож түүний уран бүтээлд нөлөөллөө өгсөн байна. Яг энэ хүмүүстэй уулзаад одоо яг энэ дараа дараагийн бүтээлийг хийгээд явж байхад ерөнхийдөө би энэ хүмүүстэй уулзч ярилцдаг. Тэгээд ер нь олон хүнтэй ярилцчихсан. Хөвчлэн одоо энэ хүмүүс одоо нэг өөрөөс шалтгаалсан биш. Бус өөр нийгмээс ч юм уу одоо шалтгаалсан ч юм уу өөртөө энэ байдал руу дуртаадаа ороогүй ч гэсэн тийм ерөнхийдөө их тийм нөлөөллүүд их хэлдэг. Тэгээд одоо жишээ нь энэ хүн болгон өөрийн гэсэн тэр шалтгаантай энэ замыг сонгосон шалтгаантай энэ замаас гарахд ч гэсэн тийм одоо биднүүсийн зүгээс ч юм нийгмийн зүгээс ч юм энэ хүмүүст жишээ нь энэ өөрсдийнхээ амьдралаас гаргаж авахын тулд бас нэг юм шалтгаан шаардлага сонсоод ч юм уу тийм өдөөлт өгөх хэрэгтэй юм санагддаг. Анх энэ сэдвийг би 2000 одоо дүрслэг урлагийн дээд сургуулийг 2010 онд төгссөн дипломын ажлаа энэ сэдвийг одоо олж харж яг энэ чиглэлээр явсан байгаа. Яг анх яаж олж харсан бэ гэх юм бол одоо гадуур ингээд ерөнхийдөө дипломын судалгаа хийгээд зураг дараа явж хахад яг хотын төв гудамжаар ийм хар бараан хувцастай хэсэг бүлэг хүмүүс бөөндөө явж ирсэн надад одоо чинь нэг тийм эвгүй нэг гэгээлэг цэвэрхэн тийм орчинд амар хар бараан тэр арай өөр нийгэм миний бодлоор одоо нийгмээс тусдаа тийм нийгэм дотор байгаа байхгүй. Тэр л юу надад ийм хүчтэй нөлөөлж дээ тэрнээс хойш яг энэ сэдвэр ингээд зураад ажиллаж байгаа. Миний ерөнхийдөө ингээд дотроо боддог одоо яг хэлэх гээд байгаа санаа болох тэр нийгэм өөрсдөө энэ хүмүүс ингээд түлхээд тэгээ энэ хүмүүс тусдаа нэг юм нийгэм үүсчээд байна гэж би олж хардаг байхгүй. Одоо би одоо яг энэ бүтээлүүдээ өмнө нь бол яг зүгээр яг фотог нь дарчаад одоо өөрийнхөө хэлэх гээд байгаа санааг тэр дүр төрхөөр нь илэрхийлдэг байсан. Сүүлийн үед болохоор яг энэ хүмүүстэй харилцаж ярьж
энэ хүмүүсийн одоо нийгэмд хэлэх гээд байгаа тэр мессежийг нь одоо өөрсдийнх дээр дүр төрх одоо орчин өшөө илэрхийлэх ямар дүрс байна. Тэрүүгээр нь өөрсдийнх нь тэр хэлэх гээд байгаа санааг ерөнхийдөө гаргаж бүтээлээрээ гаргаж үзүүлж байгаа. Бүтээл болгон өөрийн гэсэн дүртэй бодит хүмүүс. Энэ зурган дээр хэм бол нүүдлийн сүүлч гэдэг нэртэй бүтээл байгаа. Яагаад нүүдлийн сүүлч гэхээр ерөнхийдөө энэ бүтээлийн утга нь болохоор тэр түрүүний ярьсан яг гудамжаар ингээд зураг дараад явж байхад нэг 40-50 орчим насны хүмүүс байдаг. Энэ ус дээр илүү залуухан нэг 27-8 та залуу баг. Яагаад нүүдлийн сүүлч гэж нэрсэн гэхээр энэ одоо нийгэмд ингээд ерөнхийдөө арх угаад байгаа нөхдүүдийн одоо залуу төдөөлнө. Одоо энэ нийгэмтэй адилхан ингээд нүгөө явж байгаа. Тэрний одоо сүүлч одоо ингээд дуусч байна ч гэдэг юм уу. Гэгээлэг талаас нь харуулж одоо энэ бүтээлийг хийсэн байна. Тэгээд энэ хүний хувьд болохоор би бас энэ хүнтэй нэлээд ойр мэддэг тийм хүн байна. Тэгээд бас гайгүй дажгүй амьдралтай байсан. Тэгээд богино хугацаанд энэ амьдрал руу орсон. Одоо бас нэг юм өөртөө би одоо тэр талаар нь ярилцж байгаа шалтгаан миний бодлоор энэ шалтгаан өөрөөс нь ч юм уу ар гэрээ ч юм уу тийм шалтгаанаар энэ амьдрал руу ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө нүүдлийн сүүлч гэдэг энэ бүтээл. Тэгээд ерөнхийдөө энэ хүмүүстэй ингээд анх зургийн шууд дараал нэг харьцахгүй ингээд холоос тийм юм уу дараал зурцдаг байсан л да. Өөрийнхөө зохиомжинд дагав. Сүүлдээ бол яг ингээд харьцаад бас нэг өөрийн гэсэн тийм зохиомжинд дагав нэг хэвтүүлэх ч юм уу, суулгах ч юм уу тийм хөдөлгөөнүүд үүсэхэд хооронд нь ярилцж хахад анх бол зүгээр ингээд бас ойлголцохгүй зүгээр шууд дараад явж хахад араас хөөж тэгж бас цулуу шидэж ч юм уу тэгж цухтаач. Яг тулаад ярих юм бол энэ хүмүүс бас арай өөр хитрхи ингээд гаднаасаа хахад жоохон амар ч юм уу тий амжигтай ч юм шиг санагддаг ч гэсэн яг тулаад харьцахад бол аюу гоё зөөлөн хүмүүс байдаг л да. Тэгээд яг харьцаад ингээд та ингээд өгөөч би нэг зураач байгаа маа ингээд зурах гэсэн ингээд ярилцахад бас ингээд шууд ингээд зургаа даруулахгүй гэсэн мөнгө төгрөгнийх нь бас янз янзын тийм арын шантаач хүмүүс таарна л да. Тэгээ аль болох тэр талаас нь ингээд зөв хүмүүстэй харьцаад зөв хүмүүстэй надад жишээ нь зүгээр нэг олуур дараад өнгөрөх ч юм уу тийм асуудал зөндөх байдаг л да. Нийгмийн анхаарлыг эдгээр хүмүүс рүү чиглүүлэх зорилгоор гудамж, цах хаваар, согтуу хэвтэх, хогтууж амьдрах тэдний өдөр тутмын амьдралыг бүтээлдээ харуулж иржээ. Тэрээр бүтээлээ төрөхын тулд цаг заран судалгаа хийж, заримдаа тэднээс ярьслага авч, зөвшөөрөл авч фото зургийг нь дардаг байна. Уран бүтээлч лавд орж, эдгээр бүтээлийн анх туурвахад түүнд хар саарл хоёроос өөр өнгө санаанд буугаагүй гэдэг. Хэртэй болсон хувцастай, халдар царайтай тэдний гэрэл гэгээгүй амьдралыг илэрхийлэхэд өөр өнгө огт зогсонгүй. Хүмүүсийн сэтгэл зүйд шууд л хүрэх зорилгоор зураач лавгт орж хайпер реалист чиглэлийг сонгоо авчээ. Энэ бүтээлийн хувьд гэх юм бол Тэнгэр газрын хүлээлт гэдэг нэртэй. Зах дээр дуудулдаг. Хоёулаа дуудулдаг байсан. Тэнгэр газар гэдэг нэртэй. Зах дээр бол яг тийм нэрээр жишээ нь одч гэх юм аа. Тэгээд яагаад энэ ардтал нь ингээд ялаа зурцсан гэхээр ялаа болох тэр ерөнхийдөө нарантуулын тэр орчмыг ялаагаар илэрхийлсэн нэг халуун амар шуугантай тийм бачимдсан тийм нарантуулч ерөнхийдөө тийм ирчээс тэрийг л одоо ялаагаар илэрхийлсэн. Тэгээд яагаад ингээд хоёр хүний шийдэлтэй нэг нь доош харсан нэг нь жоохон инээсэн хосороо дуулдаг гэсэн тэнгэр газар гэдэг. Одоо жишээ нь доошоо харж дуулдаг энэ газар гэдэг одоо тэр нийгмийн өгсөн тэр нэр хоцолтой газар гэдэг. Дээшээ харж дуулдаг нас орсон. Тэгээд ерөнхийдөө дээшээ харж дуулдаг нөхрийг ингээд өгүүлж байгаа. Тэгээд ганцаархнаа үлдсэн ингээд урдаа цаасаа харцаа тавьсан тийм ерөнхийдөө гуйл гууж байгаа ч юм уу дуулж тэгж амжиргаагаа
залгуулж байгаа нөхрийн талаар тэнгэрийг хүлээж аваад гэсэн санаа л да. Найз нь тэнгэр гэдэг одоо нийгмийн нэртэй хочтой ч юм. Энэ бүтээлийн хувьд бол тийм. За энэ бүтээлийн хувьд гэх юм бол боохо гэдэг нэртэй. Ерөнхийдөө бас жоохон тийм шок ч юм уу. Яг энэ бүтээл бас ерөнхийдөө бас тийм талтай байхгүй. Жоохон шууд ингээд хүнд биш гэх жоохон тийм гэгээлэг жоохон шог маягаар шийдсэн. Тэр шиг энэ боохо гэдэг нөхцөл одоо малын хулгай гэдэг шүү дээ. Малын хулгайг л ерөнхийдөө арай жоохон өөр талаас нь ч юм уу сонирхолтой талаас ч юм уу яг шууд мал ингээд хээр талаас ингээд хулгаалаад явж байгаа ч биш л дээ. Зөвхөн шууд утгаар нэг юм мах үүрцэн одоо малын хулгайчлал байхгүй. Энэ бүтээлийн хувьд бол тийм. За энэ бүтээл дээр энэ болохоор нийгмийн бохирдол гэдэг нэртэй. Яг энэ дээр болохоор нэг хэдийн айхтар санаа манаа байхгүй. Ерөнхийдөө энэ хүний энэ нүүрний нүрчлээс амар гонигтай тэр харц ерөнхийдөө энэ нулимстай байгаа ч юм уу. Тэрүүгээр нь одоо энэ Монголын яг нийгэм яг нэг иймэрхүү хүний царайгаар хэрвээ хэлэх юм бол нэг иймэрхүү царайтай байна л гэж ерөнхийдөө байна. Тэгэд би бас энэ хүнтэй болох тэр уулзч ярьжсэн л да яг зургийг харахаас энэ болох тэр хороолт сонин зардаг хүн байсан. Тэгээ одоо сонин зархаа болсон ерөнхийдөө нөгөө шил лаз хуунцар төвдөг болсон. Тэгээд нийгмийн бохирдол гэдэг нэр нь болох тэр ерөнхийдөө тэр нүрээр нь одоо энэ хүмүүс одоо нийгэмд жишээ нь хар бараан сүйдрэн ч юм уу болоо явж байна ч гэх юм тийм. Ерөнхийдөө би яг анх бол сайн мэддэггүй байсан л да. Хотын годомжаар хаасаагүй ингээл аппаратаа ингээл барайл ингээл зураг дарах гал явд. Тэгээд сүүлдээ бол за энэ нөхдүүд яг тэр хавцаа ч юм уу Нарантуул захын артлаар хар хорны задлаг 32 гэдэг чинь тэр хаваар ерөнхийдөө их байдаг юм байна. Тэгээд бас байхдаа бас яг эднес чинь нэг цаг мөчтэй байхгүй. Өглөөгөр оройгоор их байдаг юм байна. Өдрүүд нь ингээд байхгүй байдаг юм. Ерөнхийдөө хог шил лаазаа тэгвэл тэгэл өглөө нь цуглараад тэгэл бөөндө гардаг. Оройн цуглараад тэгэл ууж тэгэл ерөнхийдөө тэгээд нэлээд орой зах тарсан үеэр ч юм уу Нарантуул захын араар явах тэр одоо биднээс тасцсан л та биднээс бол тасал болсон. Өөр хүмүүс харах юм бол зүгээр дайм болсон юм шиг байна. Тэгэл ойрхон 2-3 алхаал нэг хөвтцсэн юм. Бараг 2-3-уулаа ингээ нэг давхарлаад хөвтцсэн ч юм тийм хүмүүс юм байдаг. За яг одоо энэ бүтээлүүдийг хийж явах явцад нэг 40-50-аад нэг ийм хүмүүстэй ярилцаж үзсэн. Тэгээд бол ярилцаж яг бүтээлээ болох тэр яг энэ хүмүүсийн зарим нь ч гэсэн бүтээлд орон зарим нь ч орохгүй. Одоо жишээ нь энэ үзэсгэлэнт хэлэхэд нэг 10 орчим бүтээлээр тгийсэн байгаа. Тэгээд 30-40-од бүтээлээс одоо өөрөө харж байгаа одоо жишээ нь энийг 50 зүгээр, тэрийг 50 зүгээр юм байна. Жохоо өөрөө гэсэн тэр бодлоор бол одоо энэ хэдийн 10 зэрэг хэлдэг гэсэн байна. Энэ бүтээл дээр болох тэр яг түрүүний ярьдаг шиг юу байхгүй. Энэ бүтээлийн санааг би яаж олсон юм гэхээр шар адны эцсэн шүү дээ. Шар адны эцсийн буудлын дээр би ингээд бас зураг дараа явчихсан. Нэг нөхөр хоёр нөхөр ингээд тасраад хөвтцөөс гунтцсан. Тэгжээс чи яг хүмүүс ингээд яг миний хажуугаар зогссон тэгж ярьжсэн хоорондоо. Одоо жишээ нь энэ хүмүүсийг бүгдийг ингээд буудаад устгуул таарна. Тэр нь надад ингээд нэг жоохон арай хүнд санагдсан байхгүй. Тэгээд энэ зургийг зурсан. Энэ хуучин ингээд цэргийн ангийн юм хан байгаа байхгүй. Тэрэн дээр энэ болох тэр ингээд ийм ерөнхийдөө харагдахад бол би жоох юм буудсан юм шиг тийм шийдэлтэй хий гэж бодсон. Гэхдээ шууд энэ ханны фотог дарсан чи өөрөө тийм эффект байсан байхгүй. Одоо энэ дотроо ингээд төмөр саралцтай байхгүй нөгөө бетон дотроо. Тэр нь ингээд зарим газар ингээд имтрээд төмөр гараад ирсэн. Тэр нь ингээд бороонд н ороод ингээд зэв урсцсан байгаа байхгүй. Тэр нь яг ингээд хуучин цэргийн ангийн ингээд шүрсцсэн юм шиг. Тэгээд урд нь ингээд тасраад унтсан хүмүүс ингээд хальт харахад ингээд за хүн дээр төсөөлөхөд бол зөөр ингээд буудуулаад тий ханны урд ингээд хөвтөж байгаа юм шиг. Тэр санааг тэр хүмүүсийн ярьсныг л би зүгээр энэ бүтээл дээр ингэж гаргасан байна. Тэгээ яг бодит бодол дээр болох тэр энэ хүмүүс зүгээр л хүн жоохон хэтрүүлж байгаа тасарсан байгаа. Өдрийнхөө унтлагыг хийж байгаа хүмүүс.
тэрийг л зүгээр тэр нийгмийн тэр хэлж байгаа мессежийг л би шууд тэр дүрсэлж байгаа байхгүй. Шууд хүний хэлж байгаа мессежийг л би ингээд дүрслээл одоо буцаагаад хүмүүст ч юм. Гэхдээ энэ яг миний одоо жишээ нь яг бүтээлүүдийн хийхэд болох тэр нөө энэ шууд ингээд нэг фото биш байхгүй. Одоо цаад хан нэг фото энэ уусж байгаа зэвүүд нь бас тусдаа нэг ингээд энэ хүн жишээ нь хар орны тэнд твтчихсэн бол энэ нарантуулын тэнд твтчихсэн ингээд нэг тий өөр фотонууд тэгээ ерөөдөө бас нэг юм өөрийн гэсэн тэр бүтээлийн хэлэх гээд байгаа санааг ингээд янз янзын төрсөд оруулдаг ч юм уу тэр ирэл хайгуул хийж урд нь авч исэн фотогороо байхгүй бол дахиж нэмж ерөөдөө тийм хөдөлгөөнтэй фото дардаг ч юм уу тий тэгж би ингээд зурдаг байхгүй. Тэгэхгүй яг зарим хүмүүс харчаад шууд энэ фото юу гэдэг ч юм тий. Би яг энэ хүмүүсийг би өөрөө болох тэр энэ хүмүүсийн зүгээс зүгээр энэ хүмүүсийн буруу биш гэж хэлж чадахгүй. Зүгээр ерөнхийдөө энэ хүмүүстэй ярилцаад энэ хүмүүс бол хөвчлэн тэгж ярьдаг байхгүй. Одоо жишээ нь би урд нь ингээд малчин байсан. Хөдөө бол аюу их малтай байсан. Тэгээд би малаа зодонд алдчихад би хот руу орж ирээд хотод одоо жишээ нь өчнөө ажлын байр байна, боломж байна гэж харж орж ирээд яг ингээд юун дээр болтоор ажлын байр олдохгүй байна. Одоо жишээ 40-50 тань хүмүүс ч тийм нас өндөр, тийм мэрэгжилгүй, тийм юу хийх юм мэдэхгүй. Тэгэл энэ амьдрал руу орсон гэж хөвчлэн ярьдаг байхгүй. Одоо зарим нь жишээ нь би урд нь ингээд социалист нийгэмд ч юм уу би багш байж хагаад арчлуу янгуудлаа ямар ч ажлын байрг болсон. Тэгээд ажилгүй тэгээд би жишээ нэг одоо гутраад арих удаг ч юм уу. Тэгээд над одоо ингээд нэг архинд орцсон орчих дээр ингээд дараа нь ингээд ажлын байр байдаг юм аа гэх юм тийм. Энэгээр яг энэ хүмүүсийн өөрсдийнх нь бодол бол одоо жишээ нь яг өөрөөс нь болоогүй. Өөрөө хичнээн сайхан амьдралтай байж байгаа би ингээд архичин болчихъя гэж бодохгүй шүү дээ. Тэгэхгүй нэг юм нөлөөлдөг юм шүү. Тэгээд одоо нийгэм жишээ нь ийм ажлын байрч байна тийм. Очоод ажиллая ч гэсэн одоо жишээ нь болохгүй л байгаа ч юм уу. Миний бодлоор бол хүмүүсийн энэ ярианаас тийг сонсогдох байна. Бидний гихтэх нийгмээс таслагдсан холтсон эдгээр хүмүүсийг ямар нэгэн айдас ичхүргүүгээр бидэнтэй нүур тулхан өөрийн бүтээлээр дамжуулан уулзуулах зорилтыг уран бүтээлч өмнө тавьжээ. Гудамжинд согтуу хэвдэх, шил лаад цуглуулан өдөр хоногоо өнгөрүүлэх тэднийг бид харсан ч хараагүй царайлдаг. Бас харахаас ч айдаг нь үний юм. Тэгвэл байгаа байхгүй нэртэй үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч Лавагт Оржин гэр оронгүй хүмүүс нь бидний гих нийгэмд хамаарч байгаа эсэх. Өөрөөр хэлбэл бидний дотор тэдний гих орон зай байгаа эсхийг асуудал болгон дэвшүүлжээ. Уруудл гэдэг нэртэй. Тэгээд ерөнхийдөө бас энэ хүмүүсийн амьдрал одоо энэ хүнээр төлөөлүүлэл одоо уруудж байна гэдэг санааг шууд доош нь харуул. Гэхдээ яг энэ дээшээ хараад хөвтцсэн байсан. Тэгээд хаанаас нь яаж шарсан ингээд одоо ингээ хасан ч гэсэн дээрээс нь харж байгаа, ингээ хасан ч гэсэн дээрээс нь харж байгаа. Тэгээд шууд ингээ харахад хүн болохоор ингээд доошоо харж уруудж байна гэсэн. Тэгээд би бас энэ хүнтэй ярьж байсан аах. Уулзж байсан. Тэгээд энэ хүн болохоор тэгж ярьжсэн. Охин боломжинд дажгүй амьдралтай. Тэгээд охин болохоор энэ хүнийг буцаад охин дээр хүрээдрээ чи одоо хамт амьдрий гэдэг. Тэгээд энэ болохоор охиндоо жишээ нь ингээд юм түүр болохгүй юмсан, гай болохгүй юмсан ингээд ерөнхийдөө өөрөө очтгүй гэж байгаа. Тэгээд өөрөө ингээд нөгөө хог шиллаад төгөөд таншаанаар хоноглоо явдаг. Энэ бас арай эднүсгээ бодвол арай өөр тийм ганцаараа ч юм уу. Эднүс нь болохоор хэсэг үлгэрээ нээлтийг жоохон хүн дараад энэ болохоор арай тийм гэгээлэх ч юм уу. Цэвэрхэн ч юм уу нэг юм арай нэг тустай хүн санагдсан. Тэгээ анх бол яг энэ хүмүүсийг зургийг дарж байхад бол би айдаг гэсэн. Би анх тэгж хөөгдөжсэн байхгүй. 32-ын цаатлын буудлын дээр нэг хүн хөвтөж явах тэр яг урд нь очиод ингээд зургийг дараал. Яг зургийг дарсч спич пад гэл нөгөө хүн сэрэл тэгэл
шууд чулуу яриад хөөж авч байна. Тэр хүн бол нэг юм орчинд бол хүнээс айж юм гэсэн асуудал байхгүй шүү дээ. Зүгээр шууд өөрөө хороо шийдэж байгаа шууд чулуу яриад хөөөл. Тэгэл тэр үед нь цутаазсах. Тэгсэн чи яг дараа нь би 3 жилийн дараа юм уу. Тэрийг бодохтой би зүгээр шууд ярихгүй ихлээр зургийн дараа тэгж хөгжсөн. Тэгээ 3 жилийн дараа би тэр хүнийг байна гэж мэдээгүй. 32-ын цаадлын бодлоор яг тийм таарсан аахгүй. Таарчаал таны зургийг даржлахгүй би ингээд зураач юм байгаа. Тэгээд ингээд ярилцсан чинь ингээд амар гоё яриа үсэл бид хоёр бараг цаг ярьсан баг. Цаг яриад тэгэл би янз янзаар зургийн дараал. Тэгэл би дараа нь ингээд бодоол зургийг харчаал бодоод суучих яг тэр нөхөр мөн байсан аахгүй. Тэгсэн чи дараа нь за ерөнхийдөө энэ хүмүүст ингээд тулж ингээд эхлээд шууд ярилцчихэж ингээд тулж ажиллах юм бол болох юм байна. Зүгээр шууд очиод зургийг дарах юм бол аюулгүй уурлах юм байна гэл. Тэгээд тэр хүнээс ч юм уу үүдээд юм дараа нь ерөнхийдөө ингээд амар ярилцдаг болсон баг. Тэгэл энэ хүнтэй бас ингэж ярилцсан. Энэ болох тэр яг нөгөө нэг юунд байрнуудын нөгөө пүнкэр шүү дээ. Тэндээс ингээд нөгөө хонцорд үзсэн баг. Тэгээд шууд очиод ярилцсан чинь тэгээд боломжтой гэл тэгээд бас зөвөр шууд даруулахгүй шүү дээ. Эднес чинь бас мөнгө олох гэж байгаа тийм. Өдөрт бас хог шиллаа за тэгээд бас нэг их олохгүй л нэг 3-5 мянган төгрөг олж байгаа. Тэгээд тэрэн дээр бас нэг хэдэн төгрөг нэмэрлж явах юм байна мах юм гэж чинь тэгэл бас мөнгө өгч зургийн дараа. Тэгээ ерөнхийдөө ингээ ярилцж явах явцад болох тэр нэг 40-50 орчим насны хүмүүс ерөнхийдөө энэ амьдрал руу их орсон байдаг. Сүүлийн үед бол залуучууд бол ер нь багассан. Одоо жишээ нь энэ зураг мурган дээр ихэд энэ залуу хүн байгаа байхгүй. Залуу хүн бол хаяал нэг тааралтна. Түүнээс нэг их таарахгүй. Ерөнхийдөө бас миний бодлоор энэ социалист нийгмээс ардчлалын нийгэм рүү ингэж шилжих бас шилжилтийн явцад бас нэг юм золиос болсон хүмүүс бас их харагддаг миний бодлоор. Яг одоо чинь хамт уулзаа ярьж байгаа гэхэд би одоо урд нь юм даргын жолооч гэдэг үсэн юм багш хийдэг үсэн. Тэгээд ардчил гараад би ингээд ажилгүй болоод тэгээд ерөнхийдөө энэ байдал руу ингээд их авцсан гэдэг юм. Тэгээд миний найз төхөж ерөнхийдөө бас хөвчлэн энэ яг л надтай адилхан ингээд тиймэрхүү их ярианууд үсийг сонссон. Энэ болох дээр өөртөө үйлчлэх гэж нэрлсэн. Ерөнхийдөө бас ингээд хог шил лаз дүүдэг хүмүүс ингээд шууд харахад бол ингээд хог түүж байгаа хүмүүс. Тэгээд энэ хогон дээрээс миний юугаар бол энэ хогон дээрээс их текстийг хараад ч юм уу хогийн харах ч юм уу. Тэгээд энэ нэг түүх болж үлдэх юм санагдах байна. Одоо чинь 10 жилийн өмнө биднээс одоо нэг юм бэлэн ам хэрэлдэг шүү дээ. Тэгээд одоо ингээд боллоо ч гэсэн энэ шинэ дадан түүхч болох юм уу? Тэгж би энэ хогийг ерөнхийдөө ингэж их хөвчлэн ингэж одоо сүүлийн оногдолд ч юм уу их оруулж ирж байгаа л да. Хог жишээ нь зөвхөн хогоор жишээ нь тэгж бүтээлийг хийж болох юм байна. Текстээр нь ч юм уу нэг юмыг илэрхийлж болох юм байна. Одоо чинь номингийн зурагтаа тор байна шүү дээ тий. Тэрийг нь жишээ нь бичгэлээр нь ч юм уу. Одоо жишээ нь одоо сүүлд нэг ногоон утгараад байгаа шүү дээ. Азийн цагаантайг нь Хоггүй Улаанбаатар гэдэг гэсэн мэтлээ тэр ингээл хаасаг өглөрч тэр хог болчиход байгаа байхгүй. Гэсэн мэтлээ тийм бичгэлтэй. Хоггүй Улаанбаатар гэсэн мэтлээ хог байхгүй тийм. Хогон дээр бүр тийм текст тавьсан. Тэр шиг ерөнхийдөө бас тэр хогоор шийдэ. Тэгээ энэ дээр болохтой нэг тийм аим санаа манаа ерөнхийдөө бодоог ерөнхийдөө энэ хүмүүсийн амьдрал болох тэр хог бол амар чухал. Тэгээ ерөнхийдөө хогоор л ингээл амьдарч байгаа. Хог нь тэдний хувьд бол супермаркет байгаа байхгүй. Биднээсийн хувьд бол супермаркетыг хэрэгжилчихэд биднээс ингээд хайчдаг шүү. Тэнд дахиад супермаркетад энэ эднүсийн амьдрал бол ингээд яг миний түрүүн ярьдаг шиг одоо нийгмээс тусдаа нийгэм гэдэг чинь яг л энэ байгаа. Биднээс ингээд супермаркетад очиж үйлчлүүлдэг шиг энэ хүмүүс хогон дээр очиж ингэж үйлчилж байгаа. Үйлчлэгээ авч байгаа. Энэ бүтээлийн хувьд болох юм бол эргэж хөрвсөн бодол гэдэг нэртэй. Яг юуны хувьд болохоор нэг хүн байгаа байхгүй юм. Нэг тасаад унтсан нэг хүн. Тэгээ тэрийг болох тэр яг энэ өөрөө бас дотроо нэг юм эргэлдсэн бодол байдаг шүү дээ. Одоо энэ архинаас заримдаа уулзахад идэх архинаас би гарч чадна. Ингээд гарчаасаа ч юм уу. Ингээд гарч чадахгүй байж гэдэг юм уу. Одоо тэр бодлыг л жишээ нь өөртөө тулгаж байгаа. Тэгээд өөрийгөө ерөнхийдөө энэ юунаас архинаас ч юм уу ингээд татаж авч байгаа ч юм уу тэр дүрслэл байгаа байхгүй. Тэгээд тэр санаа. Тэгээд энэ бүтээлийн хувьд бол энэ бас ингээд өнгөтэй. Яагаад би ингээд хөвчлэн ингээд хар цагаанаар зурдаг юм гэхээр
анх энэ хүмүүсийг дүрслэхэд бол миний харснаар бол ямар ч өнгө байхгүйсэн. Ингээд хичнээн ингээд цэнхэр джинс өмссөн байсан ч гэсэн тэр нэг хавар болсон. Урдаа ерөнхийдөө хар бараан хувцас цав цаан шууд урт тийм нүүрэн ч гэсэн ингээд нэг өнгөтэй биш ингээд халтар. Тэгээд өнгөөр яасан ч илэрхийлэхэд бараг боломжгүй юм шиг. Тэгээд энэ хар цагаан нэр илэрхийлэх нь ер нь зөв юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр энэ ерөнхийдөө хар бараан амьдрал хүнд ч гэсэн тусахад ч гэсэн хар бараан амьдрал нийгмийн жишээ нь ингээд сүүдрийн амьдрал байхгүй. Тэгээд ерөнхийдөө хар цагаанаар дүрсэлдэг. Сүүлийн үед би ингээд арай жоохон тийм дулаан хүүтэн тийм өнгө ороод байгаа байхгүй. Тэгээд өнгөний хувьд гэх юм бол бас энэ хүмүүстэй ярилцж байхад энэ хүмүүст бас тийм гэгээлэг тийм дулаан юм байна. Одоо жишээ нь энэ хүмүүс хүнд болох тэр ийм алтцсан тэр шороон онгор явсан ч юм тийм хүнд тийм хүүтэн юм байна ч гэдэг юм уу. Тэрүүгээрээ би бас юм дулаан хүүтэн өнгөүүдийг бас оруулж сүүлийн үед одоо зурж байгаа. Уран бүтээлч Лавгдорч нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос Америк нэгдсэн улсын төрийн департаменттай хамтран хэрэгжүүлсэн урлагаар дамжуулан ардчлалыг дэмжих төслийн тэтгэлэг. Монголын үндэсний уран зургийн галерейд 2011 онд зохиогдсон Монгол Солонгосын хамтарсан үзэсгэлэнгийн тэргуун шагнал Хятадын Чангчунд болсон зүүн хойд Азийн олон улсын үзэсгэлэнд 3 дугаар байрын шагнал зэргийг өртөж байжээ. Түүний ажлууд нь өөрийн эх орны тэргүүлэх музей, галерейнуудад олон удаа дэлгэгдэж байснаас гадна Хонконг, Хятад, Герман, Австрали улсуудад дэлгэгдэж байжээ. Түүнчлэн 2012 онд дэлхийн 60 гаруй орон түвшигчтэй Азийн урлагийн мэдээ хэмээх томоохон сэтгүүлд түүний уран бүтээлийн талаар 4 нүүр мэдээ нийтлэл гарч байжээ. Яагаад би яг энэ бүтээлийг ингээд байнга хийгээд салахгүй гэсэн. Миний анх энэ бүтээлийн сэтлийг олоод хүнд юу хэлэх гээд байгаа юм. Хүмүүс чинь надаас янз янзаар асуудаг. Чи чинь яагаад ингэж ийм юм зураад идэх юм бэ? Тэгэхээр миний яг хүмүүст хэлэх гээд байгаа санаа гэх юм бол зүгээр одоо гудамжинд тасраад автобусны буудлын дээр тасраад унтсан хүмүүс чинь адилхан л хүн. Тэгээд зарим хүмүүс бүр амар байхгүй. Зүгээр дээг үнэ гიშгээд гардаг. Тэгээд харсан ч гэсэн ингээд хараагүй юм шиг өнгөрдөг. Тэгээд тэрийг чинь одоо хүмүүсийг арай жоохон тийм зөөлөн ч юм уу, үнэлэг ч юм уу, тэрийг хүн гэж хараасаа ч гэдэг юм уу тийм. Тэгж л би одоо жишээ нийгэмд ингээд хэлэх гээд байдаг байхгүй бүтээлүүд.